За би анхны өдрөө нэг юм хэл хийсэн. За та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Эхний ирсэн өдөр улсын модулуудаа хүлээж аваад за гадаа орой ол идсэн. Тэрнийхээ өмнө бас ингээд юм яриа авсан. За энэ манай одоо Чехийн Декстер гэж охин байна. Нөгөө охин маань Словакийн улсын Моника гэдэг охин байна. Ингээд анхны яриа өгсөн хоёр охин болсон. За ингээ манай одоо пүрүү очир маань roommate тэгээ буюу өрөөндөө хамт орсон Филиппин найзтайгаа гадаа одоо төрүүлж гарч зогссон байдаг. За тэгээд энд чинь үнэхээр бас халуун байсан, бүр үнэхээр халуун байсан. За энэ харагдж байгаа бол манай одоо элитийн ерөнхий менежер за Jennifer гэдэг хүн байна. За цаана сая хажууд нэрсэн байгаа Рубин гэдэг маш алдартай залуучуудын одоо төлөөлөл болсон, эрэгтэй загварамсагчдын төлөөлөл болсон ийм алдартай загварамсагч байгаа. Тэгээд очроо манаас очоод танилцаад авсан. За үүнээс хойш бол маш одоо зузаан ах トゥ болсон байгаа. Тэгээд анхны өдрөө ингээд ирээд бүгднтэй шинээр танилцаад за ер нь бол мөрөөдлийнхэн нэг хэсгийг биелүүлж байгаатай ялгаа байхгүй. Тэгээд энийг бол маш олон жил мөрөөдсөн, хүссэн, зорьсон. За энэ мөчд хүрэх гэж бол бид нэр маш их хөдөлмөрлсөн, маш их зүтгэсэн, за маш их одоо зүйлийн ард гарч одоо явсан. Тэгээд энэ одоо энэ хувцсыг тааж байгаа юу гэдэг нь бүх хувцсан цаанаасаа ямар ч одоо bootcamp дээр арга хэмжээнд оролцсон тухайн хувцс нь өөрөөр тэр нь бүгд цаанаасаа буюу энэ газ брэнд үйлдвэрлэж за энэ залуучуудаа бэлгэлсэн байдаг. Анх өрөөнд нь ороход нь яг хайрцаг дотор нь бүх одоо суух сав, замаг, подволк, өмд, шорт, гутал, оймс гэд бүх юм ин одоо ингэж өгсөн маш гоё дурсамжтай бэлэг болсон. За мөн бас арьс арчилгааны бүтээгдэхүүн бас өгсөн байгаа. Үс арчилгаа бас өгсөн. За ингээ манай одоо Америкаас ирсэн хятад гаралтай залуу байна, Чехийн залуу байна. За ингээд одоо 9-р улсын залуучууд байна да. Ерөнхийдөө дандаа Европ, Латин Америк гэсэн ийм одоо газруудын загварамжч нар ирсэн байдаг. За ингээд орой хоолндоо бүгдээр орохоор бөөндөө хувцас өмсөд гарч ирцгээж байна. За орой бол яг энэ буусан буудлынхан гадаа одоо бассейны хажуудалд асар доорн орой бол бид нэр идсэн. За медиа багийнхан бол тасралтгүй зураг авалтаа хийгээд явж байгаа. Нэр зураг авалт гэснээс энэ одоо хамгийн анх удаа баримтат кино хийж байгаа. Тэгэхээр анх удаа бидний хувьд бол Европ твд зочилсон. Тэр дундаа Италийн Ром хотод тэгээд элитийг анх удаа баримт кино хийж байхад нь одоо яг энэ моментд бол баримт киноны бол гэрчүүд болж дүрд нь орсон. Тэгээд эндээ бол маш их баяртай байгаа. За маа зургийн багийнх маань хөөрхөн бүгдээрээ мөр ажиллаа эцгээл одоо байж идэг. За энэ бол бас элитийн том захирал нь байна. За Рубинтэй буу халаад ингээд байж байгаа мэдээлэл солилцож байгаа уулзаг утсан байх шүү. Нодлон уучны гэдрэ уулцсан л да. 40 дэх одоо элитийн файлаар. За энд бас одоо контент хариуцсан менежер маань байж байна. За ингээд бүгд орой ол руу явцгаая гэд ширээл өнөөрээд за ширээдэн суулгаж байгаа дүр байдал энд харагдаж байна. Тэгээд яг бүх одоо медиа баг бол тасралтгүй баримт киногоо хийсэр байсан. За энэ ч гэсэн миний би оролцоод явсан. За ингээд бүгдээрээ одоо анх ямар залуучуудаа танилцсан тэр тэргээр одоо ингэ ширээнд сууцгаачихсан байна. Зарим нас нөгөө нэг хэлтэй Испани хэлтэй залуучууд нь бас нэг ширээнд суугаад хоорондоо буу алцаагаад за англи хэлтэй нь одоо нэг ширээнд сууж буу алцаагаад Сколдан Итали, Франц ч юм уу тусдаа ширээ нэгээд суугаад буу алцаасан байдаг. Энийг бол цаас нэг тэрийн ширээ дээр суугаж ерөөсөө огт заадаггүй юм билээ. За огтуд бол үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй. Бүр вау л гэмээр нүд хөмсөг болсон. Шинэ үеийн жинхэнэ одоо дараагийн дэлхийн од болох загварамжчд бол энд байсан. Хэдэртэйгээ бүгднтэй нь одоо ах トゥ болоод, найз төхөдлөөд маш гоё одоо өдрүүдийг цаг хугацааг өнгөрөөсөн. Мэдээж миний хувьд ч гэсэн яг энэ момент бол одоо мөрөөдлийн минь нэг хэсэг байж чадсан. Яагаад гэвэл би бол залуудаа яг энэ элитэд оролцоод явж бол чадаагүй. Гэхдээ бэлдсэн одоо модулуудаа элитэд орох боломжийг замыг нээж өгөөд үүнд хамтдаа дагаад явах нь бол миний хувьд үнэхээр гоё тийм зүудэлж байгаа юм шиг л мэдрэмж байсан л да. Яг арын албаныхантай нэг танилцаад илүү дотнолоо дараагийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, илүү томруулах, илүү талаастай зүйлүүд хийх одоо ийм боломжууд нэгцээ. За тэгээд яг энд яг боссууд болон
за менторууд, за коуч нарын ширээ байж байна. Хажуудаас элитийнхний ширээ байж байгаа. За ингээд манай Рубен маань одоо нээлттэй хийгээд залуучуудыг хаана ирсэн бэ, юунд зорж ирсэн бэ, юуг одоо анхаарах ёстой вэ те, ямар боломжуудыг бий болгох гэж байгаа вэ, энд байгаа хүмүүс ямар учиртай хүмүүс вэ, бид нар ямар туршлагатай хүмүүс вэ гэдгийг маш нарийн тайлбарлаж за танилцуулсан. За тэгээд энэ бичлэгийг нь би тусад нь оруулчих. Яагаад гэвэл нийтдээ яг Рубений ярьж байгаа зүйл маань бараг нийт 17 минут болж байна. Оруулахаар тэгэхээр Facebook, Instagram-д бол бүтэн орж чадахгүй байх. Тэгэхээр би яг тусад нь яг энэ бичлэгний араас Рубений ярьсныг тусад нь одоо дангаар нь оруулъя. Та бүхэн маань юу ярьсныг нь бас сонсож сонирхоорой. За ингээд манай бичлэгүүдийг байнга үзээрэй. Цаашдаа 50-60 бичлэг орно. Гадаад ертөнцид загварын тэмцээн ямар болдгийг, мэрэгжлийн загвар гэж яг юу гэдгийг, зохион байгуулалт нь ямар гэдгийг, ямар гоё гоо зүйтэй огтуд залуучууд байгааг та бүхэн маань манай одоо пэйжнээс өдөр болгон харж түгээж өгөөрэй. Тэгээд яг энэ бол Монголын загварын төвөнд бол маш том руу чухал одоо үйл явдал. Бид нар Монголын загварт бол 40 жил гаруй одоо нэг мөрөдлөө. Тэгээд үүнийг биелэл болгосон, чадсан баг хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. За бүгд хамтдаа байгаарай. Маш олон өдрүүдэд одоо та бүхнийг уйдахгүйгээр олон төрлийн гоё бичлэг орох болно. За ингээд дараагийн бичлэг дээр энэ Рубений ярьсан зүйлийг бичлэгийг бүтнээр нь оруулнаа. Баярлалаа.